Миний хувьд бол хоёр ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Эхнийх нь болохоор 20 минутын хот үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Хоёрдугаарх нь болохоор хот тосгоныг орон сууцчлахад ногоон санхүүжилтийн тогтолцоог сайжруулах гэсэн хоёр ажлын хэсгийг ахалж байгаа. 20 минутын хотын үзэл баримтлал дээр бид нар юуг хийгээд байна гэхээр манай улс хот тосгоныгоо төлөвлөхдөө юуг баримталж ямар зарчимтайгаар төлөвлөх юм бэ гэдэг үзэл баримтлал байхгүй байсан. Энийг нь одоо шинээр боловсруулад цаашдаа Улаанбаатар хот гэлтгүү Дархан Эрдэнэт аймгийн төвүүд нь хүндээ ээлтэй, хүндээ хүртээмжтэй сургууль цэцэрлэг гэсэн одоо боловсролын үйлчилгээ нь хангалттай байдаг, чанартай байдаг. Эмнэлэг, ногоон байгууламж гэсэн одоо бие сэтгэл болон оюун санаагаараа эрүүл байх ийм тогтолцоо бүрдүүлсэн хот төлөвлөлтийн зарчмуудыг тусгаж өгсөн. Одоо энэ эхний улиралдаа 2025 оны эхний улиралдаа багтаад бид нэр олон нийтэд санал асуулга авах гэж байна. Хот тосгоны ногоон санхүүжилт дээр болохоор одоо байгаа бид нэр утааны асуудлыг шийдэх гээд байгаа. Өнөөдрийг хүртэл бид нар бол сайжруулсан төлш, утаагүй зуух, одоо ингээд газ ярьчин, цахилгаан халаагуур ярьчин те ийм хөнгөлтүүдийг олно гэсэн ийм хэрэглээг дэмжих бодлого дээр хэтэрхий их төвлөрсөн. Хэрэглээг дэмжнэ гэдэг чинь урт хугацаанд бол одоо зардал их гараал байна гэсэн үг те. Тэгэхээр бидний одоо манай ажлын хэсгийн хийж байгаа зүйл бол хэмнэлтийг дэмжих бодлого руу бид нэ чиглэх ёстой.